За, сайн байцгаана залуусаа, энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд YouTube сувагтаа нэг бичлэг оруулъя. Хүмүүс над руу маш олон удаа асуусан учраас үүнийг оруулж байна. Энэ нь юу вэ гэхээр биткойн одоо авахд оройтсон уу? За, оройтсон үгүүд дээр харцгаая те. Оройтсон үгүйгээ бид нар харахын тулд үндсэндээ том цагаа харах хэрэгтэй. За, биткойны хувьд бол өнгөрсөн сард те. За, энэ сард ч гэсэн ялгаагүй гой өсөлттэй явж байна. За одоо яг хоо энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс бол өнөөдөр хэдэн бэ гэхээр 2025 оны 5 сарын 12-ны өдөр шүү. За. За. Үндсэндээ monthly time frame буюу үндсэнд том одоо цаг дээрээ биткойны трендийг ихлээр бид тодорхойлох ёстой. Тэгэхээр биткойны хувьд бол uptrend-ийн хөдөлгөөнтэй. За сүүлд retracement-ийн хөдөлгөөн орж ирээд. За тэгээд импульсын хөдөлгөөн эхэлж байгаа байдалтай харагдаж байна. За тэгвэл энэ импульсын хөдөлгөөн нь өөрөө monthly time frame-ийн импульсын хөдөлгөөн гэсэн үг. Тэгэхээр яг monthly time frame маань за яг аль хүртэл явах вэ гэдгийг бүгдээрээ таамаглана. За ямар нэгэн resistance байхгүй учраас бидний хувьд бол таамаглах хамгийн ихний боломж нь Fibonacci байгаа. Тэгэхээр Fibonacci-гийн 50 level дээр орж ирсэн гэхээр monthly time frame-ийн импульсын хөдөлгөөн хасах 45 буюу ойролцоогоор ханшны хувьд бол 135,600 гэдэг ханш руу орж ирэхээр зааж байна. Тэгэхээр одоо тэгвэл бид нар хэрхэн биткойн дээр одоо арилжаа хийх вэ? Ялангуяа би биткойныг яг инвест хийдэг буюу хөрөнгө оруулдаг биткойн руу хөрөнгө оруулдаг хүмүүст зориулж одоо шинжилгээ болон анализуудыг өгдөг байгаа. За тэгвэл бид нар хизээ худалдаж авах вэ? За энэ доор орж ирэхэд буюу нэг 75,000, 74,000, 75,000 хавцаанаас хүмүүс авсан. За ингэж авсан хүмүүс бол маш гоё одоо ёроолыг барьж авсан гэсэн үг. Энэ ингэж авсан хүмүүс маань одоо биткойноо ерөөсөө зарж болохгүй. Харин авч амжаагүй байгаа хүмүүс байвал хизээ орох вэ гэж байгаа юм. За үүнийг мэдхийн тулд бүгдээрээ жижиг цаг руу орж оролтын нөхцөл хайцгаая. За тэгэхээр weekly дээр мөн адилхан uptrend хөдөлгөөнтэй. Энэ дээр би яагаад weekly-г харж ийнө гэхээр шалтгаан нь юу вэ гэхээр биткойн retracement хөдөлгөөн хийвэл ийшээгээ орж ирэх магадлал өндөр байгаа гэсэн. Эхний ээлжинд энэ өмнөх энэ оройны дэмжлэгийн зоон хүртэл орж иж болно. Магадлалтай. За тэгээд дээшээ үргэлжиж болно. Тэгэхээр яг одоо бүх мөнгөөрөө худалдаж авах гээд байгаа хүмүүсийн хувьд бол жоохон риск гэсэн үг. Эрсдэлтэй яагаад гэвэл унж орж ирэх магадлалтай. Мөн дээрэс нь шууд энэ чигээрээ өсөх магадлалтай. Тийм учраас биднэрт оролт хийхэд ер нь бол нэг стратеги байдаг. Тэр нь юу вэ гэхээр мөнгөө 3 хаадаг. Мөнгөө 3 хаагаад яг одоо нэгээр нь худалдаж аваад 3-ны нэгээр нь. За ахиж унж орж ирэх юм бол энэ хавцаа буюу нэг 94,000 хавцаа үлдсэн мөнгөөрөө аваад за тэгээд 86,000-аас ахаад нэг мөнгөөрөө аваад ингээд 3 оролтоороо одоо 135,000 хүртэл барих боломжтой гэсэн үг шүү. За тэгвэл дараагийн тэр 80 хэдэн мянга, 94,000 гэд юу гараад ирэх вөхөр энд нэг зоон байгаа. Энэ бол яг хав бидний хувьд бол юу гэж үзэх үү гэхээр дараагийн ханш ойх магадлалтай одоо бүс гэж үзэж болно. Энийг бид нар зоон гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зоон дээрээс дэш ойж болно. Эсвэл дараа бүр доошоо орж ирээд ойж болно гэсэн үг. За тэгээд хэрвээ энийг үнэхээр одоо бага цаг руу шилжүүлэх юм бол энэ хэсгийг миний хувьд бол тодруулна л да. За яг ер нь бол яг demand zone гэж бүгдээрээ нэрлэж болно те. За тэгвэл бидний TP тэр дээр цэнхэр байна. Эндээс одоо биткойн дэше орж ирсэн буцаад энэ зоноос нэг байх боломжтой. Дараа нь буцаад эндээс нэг байх боломжтой гэсэн үг. За ийм хоёр магадлал гарч ирж байна. Тэгэхээр бүгдээрээ риск бариад за биткойн дээр хэрвээ худалдан авалт хийх гэж байгаа бол би ханшийг хэлээд өгье. 94,000 гэдэг ханшаас худалдан авалт хийж болно. Мөн 84,000-аас худалдан авалт хийж болно. Мөн яг одооний 103,800 гэдэг ханшаас худалдан авалт хийж болох нэ. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Бүгдээрээ дор бүрнээ шийдвэрүүдээ гаргана гэж найдаж байна. За түр баяртай.